За бурхны хүү Баярбаатар байна. Коммунизмын талаар 2 үг хэлнэ. За коммунизм бол буруу байсан ч байж магадгүй, зөв байсан ч байж магадгүй, үнэн байсан ч байж магадгүй, удлаа байсан ч байж магадгүй. Тэрнийг хэлж мэдэхгүй. Гэхдээ ганцхан л үнэн юм байгаа. Тэр бол коммунизм бол монголчуудад үнэхээр буян болсон шүү. За бүгдээрээ нэг 100 жилээр цаг хугацааг ухраагаад харъя л да. 1925 он руу харъя. 25 онд бол Монгол тусгаар улс байгаагүй. Хятадын нэг мөж шахууны байсан. Нэгч онгоцгүй, нэгч танкгүй, нэгч пулеметгүй, тэр үтгийг л нэгч ачааны машингүй л тийм л улс байсан шүү дээ. 2 ширхэг машинтай. Тэд нар яаж явж исэн юм байгаа бурхан минь. Үзүүл маркетл юм байсан бэлгүй. За мэдээж эрг засмал зам гэж байхгүй, нийтийн 0 гэж байхгүй, шууд бөксөө гаргаа баадаг. Хаатаарсан газраа. За тэр имлэг орчин үеийн ангаах ухааны талаар бол бүр ямар ч ойлголт байхгүй. Нэгч эмч байхгүй. Мах ааруул хоёроос өөр хоол байхгүй. Тариа будаа гэж юу ч мэдэхгүй. Мөн арх байхгүй. Тэ нэг нэрмэл арх уудаг. Тэр чигээрээ уургийн дутагдлалд орцсон. Өвчин хавчиндаа баригдсан. Дээл хувцс байхгүй. Гэргээд нэг орон сууцтай. Тэр нь цагаан бүрээс байхгүй. Хаалгач байхгүй. Дотор нь зуух байхгүй. Тулга тавьдаг 21 аймаг 330 сум харанхуу тог байхгүй. Тэгээ нэг хятадын хідэн бүсүүдэд эзлэгдсэн. Гэхдээ ийм л гачин улс байсан шүү дээ. Тэгээ манайхаа өнгөрснөө их хурдан мартах юм аа. Коммунизм муухай байж болно. Тэр зарим нэг улсуудад бол үнэхээр хатуу туссан, хохироосон байж болно. Монголчуудад бол үнэхээр эергээр туссан юм шүү. 700 мянган хүнтэй яг мөхлийн ирмэг дээр байж исэн Монгол улсыг 2,500,000 хүнтэй орчин үеийн бас ч гэж чамгүй боловсралтай гайгүй улс болгоод тусгаар тогтносон улс болгоод өгсөн шүү энэ коммунизм гэж юм чинь. Тэр үеийг би ингээ эргээ бодглохлоор үнэхээр яаж тусгаар тогтнолоо олсон юм бол гэдэг. Үнэхээр гайхалтай. Тэр үеийн сайд дарга нар улсад үнэхээр гайхалтай их оромж хүмүүс байсан байгаа байхгүй. Одоо тэгэхэд манайхныг харалтай. Бүх юм нь бэлэн байж штэ. Тэгтэл байж байгаа царинуудыг хар. Тэр үед чинь цаас ч байхгүй шүү дээ. Энэ хүрээ мүрээ нэг ноёд баядууд л нэг жоохон цаас хэргэлнэ өгөхөөсөн ш. Жирийн ард дэргэд бол цаас ч байхгүй нийгэмд л яаж тусгаар тогтнолоо болж авсан юм бол тэр бол үнэхээр гайхалтай. Нэг талаасаа. Нөгөө талаасаа энэ бол ерөөсөө коммунизмын буян шүү. Монголчууд бол коммунизмыг ерөөсөө муу хэлэх эрхгүй шүү. Коммунизм байгаагүй бол, Маркс байгаагүй бол, Энгелс байгаагүй бол, Ленин байгаагүй бол, Сталин байгаагүй бол Монгол үндэстэн ч гэж байхгүй болсон байж мэднэ. Ягаад гэвэл энэ ард нь энэ Монгол гэдэг улс байгаад байгаа учраас энэ өөр Монголыг бас ч гэж нэг бүр сөнөөчглөө хятад байлгаад байгаа байх гэж би боддог байхгүй юу. Энэ коммунизмын буйнаар бол Монгол үндэстэн бол тэр аяараа хожсон шүү. За яах вэ? Хэлмэгдүүлсэн хүмүүс бол байгаа тэр ойлгомжтой. Тэгтээ ганцхан Монголыг хэлмэгдүүлээгүй шүү дээ. Дэлхийд даяараа л Оросууд өөрсдөө ч гэсэн хэдэн сая хүмүүсээ хаалж хийдсэн шүү дээ өөрсдийнхөө. Ганцхан Монголыг хэлмэгдүүлсэн биш нэгт. Хоёрт манай нөгөө бахархах дуртай Чингис хаан маав ч юм бол яваал ерөөсө бүхэл бүтэн хот мотор шатаагаал. Нэг ч үйлдэлгүй алж шатаал явж л байсан шүү дээ бид нэр өөрсдөө. Тэгээ ер нь ямар ч юм зүйлгүй шүү дээ. Өөрсдөө алж авсан чинь бас нэг жоохон хаалуулах нь тодорхой шүү дээ тийм ээ. За ийм байна. Манай либералууд энэ коммунизмыг муу хэлэхэ болцгоо.